Суралцна гэдэг нь өсөж хөгжих замдаа аль хэдийн гарсан гэсэн үг юм. Тэгэхээр хувийн санхүү мөнгөний талаар суралцахаар ухаалаг санхүү телесэтгүүлтэйгээ хамт байгаа үзэгч тандаа маш их баярлалаа. Өнөөдрийн цоошин дугаараа хүлээн авахд бэлэн үү? Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг танд инхүү хүрч байна. Мөнгөнийхөө булангаараа бид хуримтлал хадгаламжийн талаар ярилцахаар Нинжингээ дахин урьсан байна. Тэгэхээр сайн уу Нинжин? Сайн уу. Өдрийн төргийн дахин ирсэнд баярлалаа. Баярлалаа дахин урьсан. Тэгэхээр өнөөдөр бид хоёрын ярилцах сэдэв маань хадгаламж хуримтлалын талаар илүү дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Тэгэхээр энэ сэдэв дээр. За өнөөдрийн хувьд болохоор нөгөө өдөр тутмын орлоготой хүмүүсийн хуримтлалын талаар илүү яриул зүгээр юм болов гэж бодсон. Яагаад тэгэхээр ингээд ажиллаж байгаагаар бидний одоо ажил эрхэлж байгаа дийлэх хүмүүсийн маань ингээд орлогын хэлбэрийг ажиллахаар өдөр тутмын орлоготой хүмүүс бол маш илбэг байдаг. Тэ одоо ингээд хуваараа бизнес эрхэлдэг. За эсвэл нөгөө нэг бараа бүтээгдэхүүн борлуулдаг, онлайн дэлгүүртэй хүргэлт хийдэг хүмүүс тэ такси, дээрээс үсчин маникюр гэдэг тооч бол маш олон байдаг. Гэхдээ энэ хүмүүсийн маань бас ихэнх хувь нь олж байгаагийнхаа хэрээр үрээд байна гэдэг тийм би бас судалгаа хийжсэн. Тэрэн дээр яг бүр 70% нь тийм хариу гарсан байхгүй юу? Цалин бол бага биш гэдэг. Тэгсэрнээс олж байгаагийнхаа хэрээр үрээд байна гэдэг. Тэгээ бүр нэг жишээг ярих юм бол нэг нөгөө маникюр чи ингээд гэртээ эхлээд нь суудаг гэсэн. Тэр үед бол яг хөө ингээд болоод идэг гэсэн юм аваад ингээд болоод идэг гэсэн. Тэгээ сургалтанд суугаад яг маникюра хийгээдсэн чинь овоол ингээд хүн бол тасрахгүй овоо орлого болоод байрнаас дансанд нь 100,000-аас хэтрэхгүй байгаад байна гэдэг яахгүй. Тэгэхээр яаж нэг гэхээр тэр бол олж байгаагийнхаа хэрээр үрээд байгаа зүйл ажиглагдаад байна. Ер нь хүн тэгдэг баг шүү. Орлого өсөнгүүт дагаа зардал нь өсчдөг. Өмнө нь бага мөнгөөр болоод байсан чи одоо болохоо хэлсэн. Нэг тийм хандлага байдаг тийм хүний. Байдаг. Одоо нөгөө нэг хүний хүнсний хэрэглэн дээр жишээлбэл бид нар чи одоо нэг л ходоодтой шүү хүн болгоо тий. Тэгээ мөнгө ихслэгээд хоёр ходоодтой болохгүй. Тэгэнгүүт нөгөө нэг дэлгүүрээс авж байгаа зүйлсийн за яг хөө мэдээж илүү чанаржуулаад илүү одоо их хүнснийхаа бүтээгдэхүүнийг сайлна. Гэхдээ л тэгэж нөгөө өмнөхөөсөө бүр хэд дахин өсдгүүлэхгүй юу яг анзаархаар. Тэгэхээр яг тэрийг нөгөө хөтөлж төлөвлөж ингэж зарцуулах нь бол айгүй асар өөрчлөлттэй байдаг. Түрүүний бит хоёрын ярьсан өдөр болгон мөнгө ороод ирдэг. Данс руу мөнгө орж ирж идэг жижиг бизнес эрхэлдэг хүмүүстээр хуримтлалыг хэрхэн үүсгэх вэ? Энэ дээр манай Нинжин маань зөвлөж өгөөч. За юуг одоо нөгөө шууд за одоо энэ аргыг хэрэгжүүлэе гэл ингээл одоо миний жишээл өөртөө хэрэгжүүлж байгаа аргыг хэрэгжүүлэхээр бас шууд нөгөө ойлгохгүй байх тохиолдлууд нэлээд олон мэдээ. Тэгэхээр хамгийн амархан арга нь юу байдаг вэ? Би ингэж хэлдэг. 7 хоногийнхаа мөнгийг өөртөө төсвөлчгөө гэдэг хэлдэг байхгүй. Жишээлбэл одоо ажлын өдрүүдэд тооцоод хагас бүтэн сайн ажилдаг ч юм уу те. Тэрийг ингээд өдөр болгоныг би өдөрт дунджаар тэдэн төгрөг зарцуулдаг гэдэг яг үннээрээ одоо жишээл нөгөө нэг тамхины мөнгө одоо юуны мөнгөөр бодоод тийм бодоод тэгээд эхний ээлжин зүгээр л тэр яг өөрийнхөө зардлыг хянах байдлаар ажиглах байдлаар гэсэн үг тийм. Тэгээ өөртөө нэг 30,000 төгрөгийн ч юм уу тийм нэг өдрийн төсөв зоогоод одоо энэ даалгавраас аваад хэрэгжүүлчихвэл уулын зүгээр үгүй. За 30 хоногт жишээлбэл 1 сая төгрөгийн чаленж гэдэг энэ чаленж байгаа хгүй энэ томчуудын дэвтэр дээр маань. Тэгэнгүүт одоо өдөрт 30,000 төгрөг одоо төсөөлсөн байгаа. За тэрнийх нь би хоол идэхүү эсвэл энийгээ бодох уу гэдэг нөгөө тийм тооцоод эхлээд нь явж эхэлдэг. Хүний толгойд тэгэнгүүт энийгээ бодоод дуусчих юм бол 30 хоногийн дараа 1 сая төгрөг бүрэлдэх гэдэг тий. За тэгэхээр 30 хоногийн дараа юу? Тийм 30 хоногийн дараа. Тэгэнгүүт тухайн хүн маань одоо кофе уусна илүү дээрээ эсвэл одоо сая төгрөгийн дараа сая төгрөгөөрөө би одоо тий өөрийнхөө нүүрнийхээ кофег харсан дээрөө тий хүн тэрэн дээр толгой ажиллахгүй. Тэгэнгүүт за кофега түл гэрээсэл бэлдээдэг чинь. Тэгэнгүүт хоол гадуур одоо 20,000-аар иддэг. Одоо дор хаяжлах бараг 20,000-аар шүү дээ тий. Тэгэнгүүт 20,000-аар идэхүү эсвэл энэ хоёр дүрс бодох уу гэл ингээл бодоод ирэхээр чинь нөгөө юм чинь сонголт өгч байгаа юм байна. Хоолоо гэдэг чинь болчихдог байхгүй тий. Тэгээд ингээд ийм шийдвэр гаргаад ирэхээр яах вэ гэхээр тухайн хүн зөвхөн ганц худалдаа авалтандаа биш тэр хүн эрүүл мэндэд давхар анхаарчаад эхэлцдэг. Дээрээс нь одоо надад 30,000 төгрөг авч энүүндээ би хэрэггүй юм авахаас илүү яаж илүү нэг хэрэгцээтэй юмыг авах уу, сонгох уу тий тэр зүйлсүүд дээр ингээд тарихт өөр юм илгүй цаанаас ажиллаж эхэлдэг. Тэгээ энэ дүрсийг ингээд нөгөө өнгөөр алаглуулад будаад ирэхээр ингээд энэ дүрсүүд толгонд харагдаад байдаг байхгүй. Яг бодит тийм бодитоор ингээд харагддаг. Тэнгүүд за нэг тэр дүрсийг дуусгах гээд ингэндээ. Эсвэл бүр өдөр тутмын орлоготой хүмүүс бүр нэмээд дахиад би нэг хүн авчих юмсан гэдэг юм уу те яаж дахиад орлох уу өмнөх харилцагч руугаа залгана гэх мэтчлэн одоо нэмэлт идэвхжүүлэлтүүд бүр хийж эхэлдэг. Ямар хөрхий. Энэ дэвтэр өмнөх дугаар дээр үзүүлжсэнээс өөр юм тий өнгө нь өөр. Энэ бол томчуудад зориулсан илүү үнийн дүн нь одоо өндөр. Зөв. Тий тэгээд хэлбэр дүрс нь илүү томчуудад зориулсан загвартай байж байгаа гэсэн.
Тэгэл энийг ашиглаад одоо жишээлбэл амралтын хуримтлал те Вьетнам явмаар байна уу те. Тэгэх юм бол Вьетнам явхад ойролцоогоор хэдэн төгрөгийн зардал гарах юм. Тэрийг ингээд одоо эртнээс авахулал цуглуулаад. Хүмүүсээс айгүйх ингэж ирдэг. Орой очоо тэр дүрсийг бас будах юмсан гэл те. Тэр нөгөө бодно гэдэг чинь өөрөө тэрийг нөгөө хийчлээ те. Би ингээд болчлоо гэдэг тэр нэг үйл явц яваад байгаа байхгүй те. Дэвтэр хэрэгэлсэн хүмүүс дундаас гарсан бодит яг нэг хүн дээр ярих тийм гоё түүх. Гэнэ үү? Одоо хамгийн том жишээ нь бол манай нэг нөгөө гэрт амьдардаг байжгаад байрлал шилжсэн байгаа. Тэр хүн маань бүр ингээд гэр бүлтэйгээ ярилцаад нөхөртөөгөө хоорондоо ярилцаад тэгээ хоёулаа айгүй зардлуудаа бичээд танаад тэгээ хуримтлуулсараагаа нэг мэдсэн чинь байранд орох мөнгө цугларсан байсан гэдэг чийсэн. Тэгээ нөгөө нэг өдөр болгоны жижиг дадал гэдэг чинь айгүй хүчтэй нөлөөлж байгаа. Тэгээд хит хитэн хүн бол машин авсан тий машин авахдаа хамгийн гол нь зээлэр биш. Өөрийнхөө цуглуулсан мөнгөөрөө машин авсан. За тэгээд маш олон хүмүүс зээл дарсан гэж бас бичиж байгаа. Тэгээд өдөр тутмынхаа би ийм орлого олдог байсныг ч анзаардаггүй явж исэн байна гэх хүмүүс ч бас байгаа. Одоо жишээлбэл за өсчин дээр ингээ өдөрт 5 хүн үйлчлүүллээ тий. За хамгийн хямдханаар бодоод одоо 20 мянган тайралт хийлээ тий. За тэнгуү тэрнийх нь нэг 20 мянган л нэг хуримтлалтаа өнөөдөр л хийчих л та тий. Тэгэхээр тэр хүн хэрэв орж ирэх байлаа яах юм тэр мөнгө орж ирэхгүй шүү дээ. Тэгэж бодоол энийгээ ингээшээ хийгээд тахаар тэр чинь ерөөсөө нэг хэдэн хоногийн дараа хичнээн мөнгө болж байгаа. Нэг тиймэрхүү сэтгэлгээтэй яа тэгээд энэ мөнгө чинь жижиг жижигээр өдөр болгон цугларч байгаа учраас яг бүрдээд энэ дуусаад ирэхэд хэн нэгэн чамд гинт мөнгө өгж байгаа шиг айгүй тэгж гоё мэдрэмжтэй. Таанаас гараад ир хөгөөмөрөг. Өөрөө цуглуулаагүй юм шиг тийм. Хүн цуглуулаад анзаарагдаагүй ингээ баг багаар явцсан учраас тийм мэдрэмж өгч байгаа. Нинжээ өөрөө мөнгөө ингээд торимлуулахдаа бэлэн мөнгөөр хадгалдаг уу? Дансандаа байлгадаг уу? Бэлэн мөнгөөр юу нь бол эхлээд нөгөө дүрсээ бодохтой хийдэг. Тэгээ нөгөө нэг цуглуулж байгаа мөнгө чи сүлдээ юм зузаараад хавцандаа багтах болчдөг байхгүй. Тэгэнгүүт нь тэрийг ингээд нөгөө мөнгө орлуулагч гэдээ бас юм цаас би бас гаргадیں۔ Одоо 100 мянга ч юм уу 500 мянга ч юм уу гэдэг юм цаасан дээр хэвлэлцэн. Тэрийг нөгөө хавцандаа хийгээд орлуулаад тэгээ дансандаа тэрийг байрлуулдаг. Тэгээ тэр мөнгө болохоор нөгөө бүгд нөгөө дотор гарчигтай. Одоо энэ бол жишээл хурмын мөнгө, энэ болохоор шинэ жилийн мөнгө гэдэр гэдэг нөгөө хадгалчаар тэрэндээ угаасаа тэрний мөнгө юм чи ингээд гар хүрдэггүй. Тэгэхээр одоо мөнгө илүү цахин болж хувраад байна шүү дээ. Илүү ингээд гар утсан дээр тоонууд харагддаг болж хувраад байна. Дээрээс нь төлбөр тооцоо ихэд ингээд уцаа ортуулаад чүг гэл дуграал маш хурдан хялбархан гараа авчдаг. Болоод дагаад бидний мөнгөний мэдрэмж буурч авах бас эрсдэлтэй юм шиг санагдаад байна. Бэлэн мөнгө ашиглах, бэлэн мөнгөөр хадгаламжийн давуу тал гэж байгаа юу? Бага маш их зөрүү байдаг. Одоо ингээд хамгийн анх би өөрөө хийж захтаа бүр ингэж мэдэрчсэн. 5 ширхэг 20 мянган төгрөг бариа би 7 хоногийнхаа хүнсийг цуглуулах явж байгаа байхгүй. Тэнгүүд чинь өмнө нь би хүнсээ авахтаа ингээд за энэ ч гоё юм уу, энэ ч гоё юм уу гэж авсараагаа тэгээ яг үндэ тэр 7 хоногийн зарим ногоогоор хоол хийгээгүй тэр ногоо нь мууцсан байж байгаа гэсэн байхгүй. А тэнгүүд 7 хоногийн хүнс авахын тулд би яалч 7 хоногийнхаа хоолны төлөвлөгөө гаргахаас өөр аргагүй болчих. Тэнгүүд за энэ хоол хийх юм чинь энэ л хүнс хэрэгтэй байна. Энэ хоолыг хийхэд надад яан шүү эсвэл тэр бууцаа хэрэг байхгүй те. Тэгэхээр ингээд тэр л одоо яг чиглэсэн төлөвлөсөн хоолоо ингээд бэлтгээ тэрэндээ зориулсан зөвхөн 7 хоногийнхаа хүнсийг авчихаар юу тэр 100 мянга чи бүр илүү гарч байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нэрээ штэ дэлгүүр гараад одоо хүнс авахд нэг тоор юм чинь 100 мянга гарan болж байгаа штэ тий. Тэгэхээр яг ингээд төлөвлөөд ингээд одоо тэгтээ манайх бол арай өндөр дүнгээр тухайн үед болохоор 100 мянга бол хангалттай байдаг гэсэн. Тэгээд тэр төсвөөрөө ингээд хүнс авчдаг гэсэн. Тэгээ яг авахар чи хүн цагаад болохоор 3 хилт хүмүүс авахгүй 7 хоногийн хэрэглээнд нэгээс нэг 2 хилт хүмүүс л авч байгаа байхгүй. Яг тааруулаад. Яг тааруулаад. Тэгээ дээрэс нь одоо тэр юу хүнсээ цуглуулж хариулт ирнэ дээ одоо тухайд чинь 40 хэдэн мянган төгрөг чирч юм. Тэнгүүд тэр 40 хэдэн мянгаараа үлдсэн өдрүүдтэй жишээлбэл сүү аавна эсвэл нэг боо борцгч юм уу те хаяад авах тиймэрхүү зүйлдэд зарцуулахаар нэг 1000 хэдэн 2000 эдэр төгрөг үлдэхээр тэр чинь шууд эннийхээ 100 доктор орчдөг. Тэгэхээр тэр чинь ширхэг төгрөг болгоно нь үнцэнтэй. Хаашаа ийшээ яаж явах вэ гэдэг бүгд замтай. Тэнгүүд яг тоглоом шиг санагдав. Одоо энэ чинь ингэндээ гэж бодвол. Тийм байна тий. Тийм үнэхээр гоё байдаг. Тэгээ байрны мөнгөө төлчөөд байрны мөнгөөсөө одоо бас хариулт ингээд авна шүү дээ тий банкнаас ч хариулт авахаар за тэр хариулт мөнгөө би энэ дүрсээ дүүргэндээ гэж ингээд бодхоор л бүр догтлол. Тийм мэдрэмж нь өөр айгүй гоё. Тэг хүн чинь нөгөө нэг сэтгэл дүүрэн тэр хийж байгаа юмнаас аз жаргал мэдэрч дараагийнхаа ямиг хийн. Тэгэхгүй ингээд нөгөө хүчээр ингээд хийгээд ахаар чинь тэр чинь урт хугацаанд өрсөөр үргэлжлэхгүй. Ер нь бол амттай хуримтлал дэвтэртэй болчвол мөнгөн дээр ингээд догтлол амьдрах нэ. Жижиг дүнж байна уу, том дүнж байна уу баярлаад догтлоод. За эсвэл нөгөө нийгэмдэр жоохон түгээмэл байдаг зүйл нь мөнгө гэж бодохоор ер нь стресстэй сэдв. Баг байна, хөрөхгүй байна, юмны үн өсөө, доллар өсөөд байна. Гунигтай нэг нэргэл ороод идэв штэ. Гэтэл энэ нинжин гэд хөрхөө охин маань
ерөөсөө дандаа эерэг энерги аз жаргал цацруулаад байгаа надад мэдрэмж. Дээрээс нь нэвтрүүлгийн маань нэр маань ухаалаг санхүү. Ухаалаг санхүү гэж энийг л хэлдэг байх таа гэж би бодож байгаа тийм. Надад ч гэсэндээ бас заримдаа одоо нэг сэтгэл хөдлөлөөр ханддаг зүйлсүүд ч гэсэндээ байгаа. Гэхдээ тэр үедээ өөртөө хатуу хандахгүй те ингээд би чинь бас хүн шүү дээ. Заримдаа одоо ингээд ийм сэтгэл хөдлөлийн үе тийм байна. Тэгтээ юу вэ гэхээр зүгээр л эргээд одоо намайг нөгөө эргээд замд маань оруулдаг юм одоо энэ хамттай хоримтлал байдаг. Үнэхээр гоё байдаг. Тэгээд нөгөө нэг түүхэж штэ баруун монголчууд бүгдээрээ мэддэг нөгөө элэгний юутай гэсэн. Тэгээд ямар ч хүн савангийн мөнгө олддог байхгүй юу гэдэг шиг те. Тэр бол үнэхээр үнэн те хүн яг өөрийнхөө бодит нөхцөл байдлаас те бүр цалин нэмэгдээд ахаа сэтгэл нь хандгүй шүү дээ яг үнэндээ тий. Тэгэхээр тэр чинь нөгөө байгаа юмдаа ханах, яаж талархах уу гэдэг чинь өөрөө бас асар гоё зүйл. Тэгээ энэ амттай оромтлын ихтэй би бас айгүй тэгж боддог. За энийгээ ингээд энийгээ тийшээ хийдэ гэж ботхоор л цаанаасаа талархах мэдрэмж ингээд хүрдэг. Дэвтрийн хэрэглэгч болноо. Тэгээрээ. Тэгээд өөрөө 3 жилийн хугацаанд хоримтлал хийгээ авч байхдаа зөндөө олон гоё мэдрэмжүүдийг авсан байх гэж бодож байна. Гэхдээ яг тэр дурсамжуудаасаа яг одоо санаанд орж ирж байгаа. Би яг энэ зорилгонд хүрчээд үнэхээр догтолж исэн. Дэвтэрэндээ талархаж исэн гэмээр тийм дурсамж орж ирж байгаа лөө. Манай нөхөр 30 насны төрс өдөр нь болно гэд хоримтлал битээр эхлүүлсэн. Тэгээд тэр хоримтлал нь бурцаар байгаа нэг 2 сая төгрөг болсон байхгүй болно. За хараа хоримтлал чинь бурцсан шүү. Чи төрс өдрийнхаа мөнгөөрөө яахаа гэсэн чинь манай нөхөр тэр өдөр төрс өдөр бол айгүй том хийнгээл төлөвлөл ярьсан. Гэтэ яг цуглараал ингээл май гэж хүсэн чинь би ямааргүй нэ төрс өдрөгийн тэмдэглэмээргүй нэ тэр өдөр яасан бэ гэхээр тэр мөнгөөрөө аав ээжтэй битээр тусалсан. Тэгээд маш их тийм сэтгэлд нь үеиг тэгээд намайг тэр дүрсээ бодож байгаа тэр цаг мөч болгоныг хараад нэг тийм өөрийн мэдлгүй цаана нэг юм мэдээлэл хадгалагдаад байсан юм шиг лээ. Тэгээд би бүр тийм шийдвэр гаргахад би бүр өөрөө шокод ороод за гэж тэгэл өнгөрсөн. Тэр бол үнэхээр аягүй тийм нандин дурсамж байсан. Тий. Хоримтлал ямар гоё амттай гэдгийг бид нарт тайлбарлаж өгч бүр яг ингээд амтагттал нь дүрсэлж ярьж гисэн хуваалцсандаа маш их баярлж байна. Тэгээд ийм сайхан бүтээл зөвхөн нэг дэвтэр биш байгаа юм л та тий. Энэ дэвтрийн арталт байгаа тэрний гоё аз жаргал энерги, аз жаргалтай мөнгө гэдгийг түмэнд түгэж байгаа хөр хүмүүсгүүд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тийм үзэгчтэй хандаад бас хоримтлуулж би чаддгүй, би мөнгө хадгалжаад аваад үрчдэг гэд тийм сэтгэлээр одоо урам нь хугарсан байгаа хүмүүстэй гоё зоригжуулах зүйл хэлж өгөөч гэж үсэ. За ер нь бол би хүмүүстэй өөртөө зөөлөн хандаарай гэж хамгийн түрүүнд хэлмээрэн тий. Бид нар бүгдээрээ л анх удаа л амьдарч байна тий. Тэгэхээр ингээд энэ амьдарч байгаа хугацаанд ингээд янз бүрийн зүйлийг тулсан. Гэхдээ хэрвээ та ингээд дотроо эмзэглэж ивэл одоо хүнчнийг өөрийгөө жоохон буруутгах гэдэг нь шүү дээ тий. Яг тэр үедээ өөртөө зөөлөн хандаад тий яг яаж ин гэдэг асуултуудыг өөртөө эхлээд нь тавиасаа гэж хүсэж байна. Тэгээд асуултууд тавиад эхлэхэд араасаа арга нь гарч ирээд тий яах вэ гэдэг тэр аз жаргал руу хөтлөх зүйлс нь гараад ирэх бахаа л гэж одоо хэлмээр байна. Баярлалаа. Тэгээ бит хоёрын яриа танд нэгийг бодогдуулсан байхаа гэдэгт найдаж байна. Баярлалаа. Эдийн засгийг ингийн үгээр буландаа бид нар үйл хөдлөлийн салбар дээр ямар мөнгө угаалтын завдал, аюулууд байдаг талаар сэрэмжлүүлэх бичлэгийг бэлтгэн танд хүргэж байна. Үл хөдлөх эд хөрөнгө нь аливаа хөрөнгө оруулагчийн хувьд үнэлгээ тогтвортой, цаг хугацааны явцад үнэлгээ өсөх хандлагатай байдлыг ашиглан их хэмжээний бохир мөнгийг цэвэршүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүд үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудыг ашиглан дараах замаар мөнгө угааж болцсошгүй байна. Эцсийн өмчлөгчийг нуун дарагдуулахын тулд 3 дахь этгээдийг зуучлагчаар ашиглан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах. Ямар ч орлогогүй, орлого болон аж байдал нь хоорондоо нийцэхгүй байх. Хэвийн бус гэмтийн хэвийн бус үр төлбөр, халахвч компани ашиглах, этгэлцэл, компани бүтэц ашиглах, компани жинхэнэ эзэд нь ил гарч нүүр тулан уулзахгүй байх. Түрээслэгчийн хууль бус хөрөнгийг хууль ёсны болгох, эсвэл 3 дахь этгээдэд түрээслэн хууль ёсны болгон харагдуулах. Хууль бус үйл хөдлөх хөрөнгийг дахин засварлан сайжруулсны дараа дахин өндөр үнээр зарах. Үйл хөдлөх эд хөрөнгийг хэд өндөр эсвэл хэд доогуур үнээр худалдах, худалдан авах гэх мэт аргуудаас гадна шинэ арга хэрэгслээр таныг болон танаа байгууллагыг мөнгө угаахад зуучлагчаа болгох боломжтой тул хууль заасан дараах үүргээ биелүүлэн ажиллаарай.
Мөн угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хууль зөрчих юм бол зөрчлийн тухай хуулийн 11-ийн 29-р зүйл заасны дагуу хүнийг 1,000 нэгштэй тэнцэх хэмжээний төгрөгөөр харин хуулийн этгээдийг 10,000 нэгштэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох бол эрүүгийн хуулийн 18-ын 6 дугаар зүйл заасны дагуу мөнгөн торгул болон 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэв. Санхүүгийн сайн түүх булангаараа бид олон сонирхолтой зочдыг та бүхэнтэйгээ уулзуулсаар байгаа. Өнөөдрийн зочин маань хашаандаа сайхан амьдрын урайнд ор тав тухтай эрүүл эко орчин өөртөө бүрдүүлээд амьдарч байгаа нэгэн айлыг та бүхэндээ танилцуулахад бэлэн боллоо. Бага орчноо гэрэлтүүлж байдаг хүмүүс гэж байдаг. Хаврын саарлахын өдрүүдэд гэр хорооллын хаанигтээ хашаандах моддон нахиалж хавь орто өнгө үзэмж нэмсэн бяцхан тэгвэл хэний ч анхаарлыг татна. Чингэлтэй дүүргийн иргэн цэвэг жавын мөх жаргалынх үүднээсээ л өнгө бүрийн цэцгэс болон тохоо бүрн үр суулгац үндэс нахиагаар дүүрэн. Хашаагаар нь орохдол ой модонд явж байгаа мэт олон төрлийн мод бут цэцэглэж мөн сакура цэцэглэн өгтөх нь үзэгсэлэнтэй. Ингээл дороос ингэсэр одоо энэ ингээд унж яхад энэ цэцгэлж байгаа биз? Тийм үү. Тий. Буйлс нь болохоор юм арай ягаанд өнгө. Энэ хамрын дээр уудаг юм уу? Мөн шүү дээ. Солонгост очиод юу ячтээ? Ажил хийтэй. Сонгон дээр, байцаан дээр тэгэл буудал гэсэн юу л байна бүгдийг хийнэ. Үйлдвэр мүлдвэр байна бүгдээрэнд нь яв. Тэгээд зундаа болохоор модоо арчилчаал. Гутлын үйлдвэрт жолооч чанар шалгагчаар ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан гэр бүлийн хоёр маань өдөр бүр өндийж ургах модод цэцгсээ арчилж ургуулan үүнээсээ өрхийн орлогоо бүтээж сэтгэл хангалуун орчиндоо ээлтэй амьдарч байна. Манайх 2003 оноос эхлээд энд нүүж ирсэн. Тэг өөрийнхөө хоббигоор 2008 оноос эхлээд тарьж эхэлсэн. Нэг ийм жижигэн суулгац авч тарьсан. Тэг одоо ийм гоё том болчиход байгаа. Одоо энэ хашаанд ер нь нийт хэдэн төрлийн? 32 төрлийн мод байгаа. Зөвхөн мод нь. Тий. Хашаандаа сайхан амьдрий гэдгийг би бол маш их дэмждэг. Орлоготой хашаа. Би хашаанаас бол орлого болоод авчдаг. Facebook дээр зар 50 гут өөрснөө хурж ирээд авчдаг. Одоо энэ модыг ч арчлах чинь өгсөн модыг ингээл тайраад авч хаяа штэ. Тэгээд тэрийг нь бол одоо өвлийн төлшөндөө хэрэгэлцдэг. Ерөөсөө өвөл бол манайх мод худалдаж авдаггүй ш нүүрслээ. Нүүрс юм уу тогороо л ажил. Тэгэл ингээл эдгээр чинь бүх хашаанаас амар орлого олчж байгаа байхгүй. Хар шоргоо авчин, орой өвлийнхаа эдшийг авчин. Би чинь засаг нь 200 хил гаруй баг төлөө тэгдэгдэн штэ. Тэгээ мойл 30 ил, алим 30 ил, үрэл нэг 50 60 ил өгдөг штэ. Ямар гоё юм бэ. Хүмүүс дор нь авч байгаа. Дор нь аавна. Тэгэл пестер л ажлын олчдаг дөө. Тэгэл зарим нэг нь би урамшуулаад юм уу мод таригсан сонирхолтой хүн байл би мод өгөөл явуулчихдаг. Заавалч нэг мөнгө төгрөг гэд байдгүй. Дэмждэг. Налин нэг 9 ширхэг чавгаасан энэ жил аюу бол нэг аав. Жил болгоно нэмэгдээл байна. Одоо жишээ нь чавгахад та хэдэн жил одоо тэр ургаж байгааг харах гэж ер нь хэдэн жил бөөцөлөө? Бараг 10 жил болсон шүү дээ. Энэний урдлын жил 4-5-ыг авсан, нойлын 9 гарсан. Тэгээ энэ жил бол зөндөө гарсан. Цэцгэл одоо цэцгэсний тэнд байгаа хараарай. Ер нь ихэнхийгүүд манай нөхөр хийж арчилна. Эхнэр нөхөр хоёрын ижил хобби хөдөлмөрийн үр шимээр эдний хашаанд хайлаас, хуш, хус, шинэс, нарс, моноос, буйлс, үхрийн нүд, чацарган, давжаалам, долоогон, үрэл зэрэг 100 гаруй мод бут бидний байгальд хардаг далийн ягаан, тэхийн шээг, халяар хүртэл хаврын эртэд хэдийнэ дэлгэрсэн үзэгдэнэ. Эхлээд их зэрлэг ургад юм нөгөө хүмүүс чи зэрлэгтэй пенсн гэж яагаад ч тий. Тэгээ зэрлэгийг бол тэгж үнцээр нь аваад авах биш зүгээр ингээс хайцалж авах хэрэгтэй. Зэрлэгийн тайраад их юм бол аян дээр нөгөө сайн өнгөснүүд чинь үрэн ч юм уу бууж ирээ тэгээд тэр хөрсийг ингээд зэрлэг үүсчих хөрсчүүлд юм байна. Байнга тайрхал систем байлээ тий. Үрийг унахгүйгээр. Бусад айлаас онцлог нь надад бол ийм одоо зэрлэг гэмээр юмнууд их ургаж штэ одоо байгалийн хайлаарч ургаж явах шиг тэнд дали ягаанч байх шиг тий. Энэ болгоныг та яаж одоо энд суулгаж ингэж ургах вэ? Ер нь тэгээд хүний хичээл зүтгэл байт юм билээ дээ. Ургуулъя гэсэн тийм сонирхол байгаа. Тэгээд хүн амтны нөгөө туршлагыг хараад л тэгээд судалж байгаа л. Та одоо ургуулахыг хүсэж байгаа ч гэдэг юм уу? Тэрийг нэг олчих юмсан гэсэн бод байгаа юу?
цэцэг. Одоо зүйл таарж байгаа тэгээ нөгөө лир манаад их сайн орж байна гэсэн. Тэр үрнээс ганц нэг суудагсаа. Одоо л Тий, жоохон юм байгаа л да тэгэл. Энэ нөгөө шар өвс өмсөө ингээд юу яагаад ингээд төмс тарьж үтсээ. Төмсөө ичиж байгаа байхгүй. Тэгээ айгуугаа цэвэрх ургаа шүү дээ. Тэгээ эн чи явандаа ингээд баг өөрөө хөрс болчихж байгаа юм чи. тийм байна. Энэ тэгээд газар бол багтахгүй шүү дээ. Оймод тариад ингэх юм бол ядаж тоосороо усаад байхгүй тэгээ хүмүүс чи өөртөө тэгэл гэр ороод уг нь монголчууд сайхан ингээд нэг юм ингээд тариад ингээд яах юм бол болж байгаа байхгүй. Манай хөлөмжээр орж үзье. Үргэлгээ энэ төрөө бол суулгаж амжаагүй байгаа. Жохон шөндөө хүүтөвтөр учраас. Яг одоо тийм. Юуны нөгөө өөрөөсөө ингээ гардаг өвлждөг. Өвлөлтөд хочдгоо. Тийм аа гүзээлзэгний өрсөлгөө бол манай энд бол байна. Арай дуусаагүй байна. Өөрсдийн ингээд нөгөө нэгээр нь гэж яагаад бусдын танаад ингээ үлгээд ингээ уйлчдаг. Тий. Нэг ширхээр үйдэн штэ. Нэг ширхээр. Энэ бол уснууд услах гад ингээд борооны ус шиг цасны ус авчихсан. Энэ болохоор энэ хөлөмжний пар. Шөндөө ингээ сэрүүн болно ш тэнгүүд энэ пар дулаацуулж өгдөг байхгүй. Өдөр наранд халаад. Наранд бүр амар халдсан байна. Тэгээ шөндөө ингээ сэрүүн унаж тэнгүүд энэ хөлөмжөө халааж өгөх зорилттой. Одоо энэ тэгэхэд юу вэ? Энд гүзээлзгэн байна, өхрийн нүд байна. Өхрийн нүд мөчрөөр бас ингэж байна. Энэ том жимстэй өхрийн нүд. Энэ нодлон суулгасан ингээл хөлөмжөнд юм өндөр болчихж байгаа байхгүй тий. Дээрээс нь ингэж тандсан штэ нэг 15 санж шин цагаан мөчрийг ингэж суулгачаар юм гоё болт. Тэгээ одоо энэ ингээ 1 2 3 4 5 6 7 8 мод гараад ирсэн байгаас. Тэгэл орой сэрүүн даваал суулгач. Гадаа тий. Тэгэл өстө янзээ. За ингээ нь бол одоо гүзээлзэгний бол энэ орс гүзээлзгээ. Тий. Өөр ингээ газар хаваад өөл хочдгоо. Хавар бол өөрөө ингээ дороосоо гараад ирдэг. Тийм айгуу гой гүзээлзгэн байгаа. Жимсийг бол сайн өгнө. Одоо өрсөлгээг нь ч гэсэн ингээл өрсөлгээг нь ингээл 2500 хөд пестер тавьчихад өөрснөө хуржрэл авчиж байгаа байхгүй. Гадуур бол ер нь тэгэл Америк, Солонгос чинь 6 л гэж байгаа. Тэгэхээр бас эрэлт хэрэгцээ ихтэй байгаа байхгүй энэ. Би энэс чинь баг 2000 гадыг зарсан энд юусны. Тэгээ ирсэн та нартаа би гоё бэлэг өгнө. Өрсөлгээнээс өгнө. 2-2-ыг үзээлзэгний өрсөлгээ. Ямар гоё. Энэ цэцгэлж гин. За баярлаа. Ургуулж чаддаг байгаа. Хашаандаа сайхан амьдарч чадах хэсэг нь хувь хүн гэр бүлийн хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Эрүүл ногоон орчинд амьдарч илүү нэмэлт орлого олж санхүүдээ санаа зовхгүй амьдрах бүрэн боломжтой. Бусдад үлгэрлэж байгаа энэ айл үүдэндээ өөр зэрэгцээ айлуудаас өрмөц тодотгсон хаягтай байх аж. Байгаль бүтээгч өрх гэсэн бахархалт энэ хаягийг улсынхаа ерөнхийлөгчөөс гардаж ургаж байгаа төгөлд нь түүний тарьсан мод соёолж байгаа гин. Хөдөлмөрчийн хүмүүсийн хүрсэн бүхэн нь дэлгэрдэг гэлтэй арчилж торцсон бүхэн нь ам тостож, үндэс бүхэн нь баялаг болж үржин дэлгэрсээр байх нь бахархалтай. Бяцхан зөвлөмжийг танд хүргэдэг санхүүгийн сахилгабат болон маань эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв маань мөнгийг өөртөө ажилуулж сураа гэдэг зөвлөмж байна. Бид нар мөнгө олохын тулд өөрөө хөдөлмөрлөдөг, ямар нэгэн зүйл бүтээдэг, ажил хийдэг, зүтгэдэг шүү дээ. Тэгвэл биднээс гадна мөнгө ч гэсэн мөнгийг бүтээх боломжтой. Хамгийн наазахын жишээ гэх юм бол хадгаламжинд байршуулсан мөнгө маань бидэнд хүү өгөөж тооцдог. Бидний худалдаж авсан хувьцаа, бонд бид нар бас мөнгө төргийг бий болгож бүтээж өгч байдаг. Энэ нь юу вэ гэхээр мөнгө өөрөө мөнгийг бүтээж байгаа гэдэг зүйл юм. Мөнгөөр мөнгө бүтээж болдог гэдгийг ойлгосон, түүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлдэг хүн маань хөрөнгө оруулагч сэтгэлгээтэй ухаалаг нэгэн болж байна гэсэн үг. Тэгэхээр тааж гэсэндээ өөрийнхөө ажил хөдөлмөрлөөр мөнгө бүтээхээс гадна мөнгөөр мөнгө бүтээж хийж сураад санхүүгийн өрчлөлөг зорддог нэгэн байгаарэ гэдэг зөвлөмжийг өнөөдөр хүргэж байна. Ухаалаг санхүү нэвтрүүлгээсээ юг сурсан бэ? Амьдралдаа юу хэрэгжүүлсэн бэ гэдгээ бидэнд сэтгэл болгон бичиж ирүүлээрэ гэж үзэгчдээсээ хүсье. Ингээд дараагийн дугаар хүртлээ түр баяртай.